цэцлэргийн илтгэхийг сонсоод хийсэн ажлаа тайлбарж байгаа байдлыг харахад бас тооны араас нэлээд өөрчлөлт агуулгын өрөөнд одоо санагддаг байна гэж бодож байна. Тухайлбал өнгөрсөн онд одоо онцлог металл байгууллагууд шинэхэлээ тосгон юучууд их гой нэртэй баахан төлбөр оруулж ямар ажил хийх нь тодорхойгүй баахан мөнгө гаргаж ирсэн. Тэгсэн хэрнээ хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас ч гарч ирж байгаа ажлын байр болгосон тоо хэмжээ өмнөх оноос ахиж дэвшээгүй. Тэгэхээр ажлын байр шинээр нэмэгдөөг байна гэж үзэж байна. Шинээр нэмэгдөөг байна. Нэгдүгээр. За хоёрдугаар энэ аймгийн засаг даргын ажлыг одоо 84 хүртэл ч нөө одоо төвлөрөхөөр төсөл болчихж байгаа юм байна. Энэ 84% үнэлгээ ч бас будлаа. Тухайлбал одоо манай Улаангой сумын эсдгээр баг дээр гэрэлтүүлгээ ажил 100% гүйцэтгэлтэй явж байгаа гэж байгаа. Тэр гэрэлтүүлэгч одоогийн байдлаар асаагүй. Хоёрдугаар жишээ ярьж байгаа. Хоёрдугаар 500 тонны механикчсан зөөр байх ажил 70% гүйцэтгэлтэй явж байгаа. Яг ямар ажил хийсэн бэ гэхээр хийх ажлынхаа саналыг яамд хөрвүүлсэн гэсэн ажил хийсэн юм байна. Тэгэхээр нөө зөөр байх ажил нь 70% гүйцэтгэлтэй болчихдог нэ. Ийм байдлаар одоо өөрийнхөө ажлыг 84% биелэлтэд оруулж ирж байгаа бол одоо харамсаж байна. Гэхдээ цаашдаа харин бодит ажилтныг хичээж ажиллаарай гэж бас захиж хэлмээр байна. За энэ хийх ажил хийх хүнд бол санаачлаг болдог тийм ээ. Ажил хийхгүй хүнд бол шалтгаан болдог. Энэ гэр хорооллын дэдвцэн ажлыг бол заашгүй хийж хаж байсан. Та нарт хийх боломж нь бас байсан. Тухайлбал хэнийхэн ч юм бэ их хурлын сонгуулиас бол эзэн нутахгүй байгаа тэр $8 тэрбум төгрөг төсвөлдөл тавиад өгöd байна. Энэ чинь заавал хашаа суулгасан мөнгө бас биш. Энэ мөнгө чинь Улаангой сумын багийн богцолтой анхаар гэсэн үг. Одоо юу ч гэж бодно бактери анхаарч. Тэр бактери анхаарч байгаа байдлаар $7.8 тэрбум төгрөгөөр тэрвээ гэр хорооллын дэдвцэн ажлыг өргөжлүүлсэн бол дор хаяж нэг 5,000 м одоо суугийг одоо шугамыг шинээр татаад айл өрхүүдийн тоо хэмжээг одоо бас нэлээд нэмэгдүүлж боломж байсан. Гэр хорооллын дэдвцэн төсөл хэрэгжихээр тухайн айлын одоо хашааны үнцэн өсдөг. Хашаагийн солихоор тэр үнцэн өсөхгүй шүү дээ. Тэгэхээр өмнөөс хашааг суулж байгаа. Бусдад байна. Тэгэхээр та бүхэн бол үнэхээр энэ ажлыг хийх хүсэл эрмэлзэлгүй сонирхолгүй байна. Яагаад гэвэл ардын намын үед ихнээсээ ажил учраас хийж болохгүй гэдэг ийм л байдлаар та нар зогсоож байна. Их тод ч гэсэн 22 та нар бас хийхгүй юм байна. Та нарын оруулж ирсэн материалыг харж байгаа. Хийхгүй. Харин хашаа барьдаг ажлыг дахиад өргөжлүүлээ юм байна. Би бол тэгж ойлгож байна. Дараагийн энэ асуудал бол та нар одоо энэ ахмадын хороо гэдэг хэдний хөгжүүд муудлуудыг өдөртгий